Боловсрол шинжилгээ ухааны сайд Наранбаяр гэж хэмбэ гэвэл эргэж төдийлөн танихгүй. Гэхдээ үүнээс хойш 45 хоногийн курсээр багш бэлтгэхийг санаачилсан сайдгингүүд Наранбаярыг түмэн хандахгүй боллоо. Ёстой нөгөө нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохгүй гэдэгчлэн боловсролын салбарт дутагдсан багшийн нөөцөө алтан дундаж сурлагтнуудаар нөхөхийг завддаг сайттай болжээ. Багш нар нь догчилт үйлчилгээний ажилтнуудаас бага цалинтай тул салбар нь багшгүй болов уу гэдгийг ухаж ойлгох бус булгамдсан асуудлаа 45 хоногийн курсээр шийдсэн болоод орхих нь улсын ирээдүйн хүүхдүүдэд л хор уршигтай. Эргээдэл улсын хөгжилтэй холбогдно. 2.7 голчтой С үнэлгээтэй буюу дунд сурлагтнуудаар хичээл залгах хүүхдүүд хэн болох вэ? Наранбаяр сайдаа. Төмний хүүхдийн ирээдүг бодож нэг үзсэн үү та? Байгаль орчны сайдын туслахаар 2000 онд ажиллаж байсан Наранбаяр анхудаа улсын хурлын гишүүнээр сонгогдонгуудаа засгийн газрын гишүүнийг давхар хавсархаар болсон сайд нарын нэг. 126 гишүүн бүр тохиогоод байхгүй хувь тавилан. Гэхдээ энэ яндарлыг нь дагаад асар том хариуцлага үүрсэн гэдгээ боловсрол шинжилгээ ухааны сайд Наранбаяр ухаараагүй явна. Яндаарл гэдгийн ард улс төрийн тохирол яваа. Хөдөлмөрийн үндэсний намын анхдагчдын нэг болсноос хойш боловсролын сайд болох том амбицтай байсан. Хүслээ биелүүлсэн сайд Наранбаярын гаргасан шийдвэр хийсэн үг үйлдэлээс нь харахад давхар дээл нь томдчихсон уу гэж дүгнэхэд хүргэх. Улс төрч болохоос өмнө боловсрол шинжилгээ ухааны сайд Наранбаяр шинэ Монгол сургуулийн гүйцэтгэх захирлаар 8 жил ажилласан. Зарим эцэг эх Наранбаяр захирлыг боловсролын салбарт чанартай сургалтын шинэ жишг стандартыг тогтооход томоохон хувь нэмэр оруулсан гэж дүгнэдэг. Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажилласан дуршлагтай улс төрчийн үг үйлдэл хүүхдийн эрхийн мэдрэмжтэй байх учиртай. Гэвч Наранбаяр захирал өнгөрсөн сонгуулиар нэр бүхий цэцэрлэгт очиж хүүхдийн эрхийн мэдрэмжгүй видеог хийж өөрийгөө сурталчилсныг бид мартаагүй юм аа. Хүчрхэг байхын тулд альвааг боддоор харах хэрэгтэй гэх үрээтэй. Боловсролын сайд Наранбаяр Японы хэлнээс монгол хэлний ном орчуулах сонирхолтой. Тэрээр Японы нэр дэвтэмтэн дорн дахин судлаач Акодо Хидэхирогийн Монголын эзэнт гүрнийг тойрон бичсэн 3 бүтээлэг орчуулан худалдаанд гаргажээ. Үүнээс гадна төрийн захиргаа, олон улс судлал, боловсрол, түүх, уран зохиолын чиглэлийн хэд хэдэн номыг орчуулж хийсэн гэжээ. Түүний хувьд орчуулга хийж махаан зулгаан суух нь аз жаргал гэж тодорхойлсон байна. Засгийн газрын гишүүнээр 3 сар ажиллахдаа боловсрол шинжилгээ ухааны сайд Наранбаяр сургуулийн хэлбэр газрыг багш нар хувьдаа завшдаг хууль бус үйлдэлийг 5 жилийн дараа илрүүлж нийтэд ил болгосон. Ингэхдээ тэрээр нийтийн эдэлбэр буюу боловсролын байгууллагын зориулжтай газраас хулгайлж, хумсалж, тэнд нь амныхаа орон сууцыг барьдаг явдал бидний үеэр дуусгар болгох хэрэгтэй гэж мэдэгдсэн. Ховд аймгийн 1-р сургуулийн хашаан дотор нэр бүхий 17 багш сургуулийнхаа дотор байрыг хувьчилж авсныхаа дараа газрын зориултыг нь орон сууцны гэж өөрчилүүлсэн байжээ. Энэ хууль бус явдал 2019 оны 4-р сарын 15-нд болсон байна. Газрын зориулт нь 5 жилийн дараа буюу 2024 оны 4-р сарын 14-нд дууссан ч орон сууц бариулсан байжээ. Энэ мэд сургуулийн эдэлбэр газар хашаарав дайрдаг явдлын эсрэг хатуу зогсноо байр суурийг Наранбаяр сайд илэрхийлсэн удаатай. Гэхдээ түүний мөрдлөг боловсролын зээлийн сандаар очиод гатсан. Энэ сангаас зээл аваад 10 жил өнгөрсөн ч нэг ч удаа мөнгөө төлөөгүй 502 хүн бий. Эрх зүйн тодорхой зохицуулалтгүй шалтгаанаар Наранбаяр сайд 48 тэрбум төгрөгийн авалгаа авч чадахгүй хүчин мөхөсдөж